Дараагийн мэдээг танилцуулъя. Лав гарагт Дани болон Гренландын гадаад хэргийн сайд нар Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч болон төрийн нарийн бичгийн дарга нартай уулзсан байна. За тэдний ингэж уулзсан гол шалтгаан нь Гренландыг Америкийн нэгдсэн улсын эзэмшилд авна гэсэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын дарамтчилттай холбоотойгоор тухайн асуудлыг яриа хэлцээрээр шийдвэрлэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулахаар болсон байна. За Данийн гадаад хэргийн сайд Ларс Лёко Рамуссен мөн Гренландын гадаад хэргийн сайд Вивиан Моцфилд нар Марко Рубиот анх удаага бол яриа хэлцээ хийн гэж тохиролцож байсан. За гэхдээ дараагаар нь Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance энэхүү уулзалтанд оролцохыг хүссэн учраас уулзалтыг Вашингтон зохион байгуулахаар болсон. За ингээд Расмуссен, Моцфилд нар Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance болон төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нартай орон нутгийн цагаар лав гарагийн өглөөний 10:30 минут орчимд уулзсан байна. За уулзалтын өмнө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг Америкийн нэгдсэн улсын нэгэн хэсэг болох төлөвлөгөөнөөсөө ухраагүй байгаа гэдгийг олон нийтэд дахин батлаж пост оруулсан. За тэрээр Гренланд Америкийн нэгдсэн улсаас өөр улсын гарт орох нь хүлээн зөвшөөрөхдөггүй гэж хэлээд Дани хагас автомат энэхүү нутаг дэвсгэр болох Арктикт орших арлыг өөрийн мэдлэлтэй авахыг дахин шаардаж байгаа гэдгээ илэрхийлсэн. За тэрээр хэлэхдээ үндэсний аюулгүй байдлын зорилгоор Америкийн нэгдсэн улсад Гренланд хэрэгтэй. За НАТО биднийг үүнийг авахд чиглүүлэх ёстой. Тус газар нутгийг Америкийн нэгдсэн улсын хяналтанд оруулахад НАТОгийн эвсэл илүү хүчирхэг үр дүнтэй болно. За энэ нь бол бидний барьж байгаа Golden Dome нэртэй агарын давталгаанаас хамгаалах системд бас чухал үүрэгтэй байх болно гэж мэдэгдсэн байна. За харин энэхүү Вашингтонд болсон уулзалтын дараа Данийн гадаад хэргийн сайд хэлэхдээ хоёр тал үндсэндээ олон асуудал дээр санал зөрөлдөж байгаа ч гэсэн бид санал зөрөлдөөнөө харилцан ойлголцож авсан цаашдаа ч гэсэн энэхүү асуудлаараа яриа хэлцээ өрнүүлэх болно гэж мэдэгдсэн. За Данийн гадаад хэргийн сайд Ларс Лёко Расмуссен яриа хэлцээг илэн далангүй боловч бүтээлч босон гэдгээ хэлсэн. За мөн Дани болон Гренландын зүгээс хагас автономит арлыг хянах Трампын засаг захиргааны тасралтгүй энэхүү хүчин чармаалтыг эрс эсэргүүцэж байгаа гэдгийг Америкийн талд мэдэгдэж ойлгуулсан байна. За мөн тэрээр хэлэхдээ ерөнхийлөгч өөрийн үзэл бодлоо тодорхой илэрхийлсэн, бид ч гэсэн өөр байр суурьтай байгаа. Дани Вант улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Гренландын ард түмний өөртөө засаглах эрхлэгийг хүндэтгэхгүй байх санааг огт хүлээн зөвшөөрөхгүй гэж Данийн гадаад хэргийн сайд хэлсэн байна. За энэ Вашингтонд болсон Гренландтай холбоотой уулзалтын өмнө бас олон нийтийн санал асуулгыг авсан юм судалгааг хийсэн байна. За Reuters болон IPOS-ийн санал асуулгаар Америкчуудын ердөө 17% нь Трампын засаг захиргаанаас явуулж байгаа Гренландыг эзэмших бодлогыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн. За энэ дотроо ардсан намынхан болон бүгд найрамд намыг дэмждэг хүмүүсийн зүгээс арлыг цэргийн хүчээр эзлэхийг эсэргүүцэж байгаа гэдгийг хэлсэн байна. За Reuters болон IPOS-ийн энэхүү судалгаанд оролцогчдын 47% нь Америкийн нэгдсэн улс Гренландыг эзэмших орлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн бол 35% нь эргэлзэж байгаа гэдгийг илэрхийлсэн. За ердөө Америкчуудын 4% нь үүний дотор бүгд найрамд намын 10 хүний тутмын нэг нь за мөн ардсан намынхан бараг зөвшөөрөөгүй. За Даниас Гренландыг салгаж эзлэхэд нь Америкийн нэгдсэн улс цэргийн хүч ашиглахыг сайхан санаа гэж хариулсан байгаа юм байна. За мөн ардсан намынхны 91%, бүгд найрамд намынхны 40% нь энэхүү судалгаанд оролцоод за нийтдээ бол судалгаанд оролцогчдын 66% нь Америкийн нэгдсэн улс Гренландыг эзэмших гэж байгаа оролдлого нь НАТОгийн эвсэл болон Европын холбоотнуудтай харилцаанд хор хохирол учруулж болзошгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа юм байна. За Трампын хувьд энэхүү арлыг стратегийн ашигтай байрлалтай за мөн ашигт малтамлаар баялаг байгаа учраас тухайн арлыг өөрийн эзэмшилтэд оруулахыг ярьж байгаа. За энэ үүндээ бол цэргийн хүч хэрэглэхийг үгүйсэхгүй байгаа гэдгээ олон нийтэд мэдэгдсэн. За үүний дараагаас эхлээд Европын холбоо болон НАТО энэ мэдээлэлд бол ихээхэн зочирдож хүлээж авсан. За Дани бол улсын хувьд бол НАТО болон Европын холбооны аль альнийх нь гишүүн учраас эдгээр хоёр байгууллагаас санал болгож байгаа. Олон төрлийн хамгаалтанд хамрагдаж байгаа. За мөн Европын орнуудын зүгээс Дани болон Гренландын талаар эв санал нэгдэлтэй байгаа гэдгээ илэрхийлж Дональд Трампын хэлж байгаа мэдээлэлд эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байгаа. За Гренланд Дани улсын хувьд бол тухайн нутаг дэвсгэрийг зарахгүй Америкийн нэгдсэн улс удаан хугацааны холбоотонд хүлээн зөвшөөрөхдөггүй дарамт үзүүлж байгаа гэж үзэж байгаа. За мөн 1951 оны хоёр талын хэлцээрээр Америкийн нэгдсэн улс Гренланд аралт дээр цэргийн хүчээ асар ихээр байрлуулах боломжтой байгаа. Энэ болцоо нь хэвээр хадгалагдаж байгаа. За тийм байхад бол энэ арлыг Америкийн нэгдсэн улсын нэгэн хэсэг болох гэж зүтгэж байгаа нь үндэслэгүй гэсэн ийм тайлбарыг Дани болон Гренландын зүгээс хэлж байгаа. За Европын холбооны хэд хэдэн орны удирдагчид Данийг дэмжиж нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал өөртөө цасан тогтнох эрхийг дэмжгэ. Амлсан за Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен лав гарагт тус арлан
одоо түүнд амьдарч байгаа ард түмнийх нь мэдлэх гэж хэлсэн байна. За мөн Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын холбооны улс болон холбоотны тусгаар тогтнод нөлөөлөх юм бол сөрөг нөлөө нь урд өмнө байгаагүй ихээр байх болно. За Франц улс Дани болон түүний тусгаар тогтнолтой бүрэн ив нэгдэлтэй байх болно гэж олон нийтэд мэдэгдэж байгаа юм. За ямар ч тач гэсэн энэ асуудлаар талууд уулзалт бол явагдаж байна. За мөн хэрвээ одоо уулзалт амжилтгүй байх тохиолдолд магадгүй Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаар хүчээр одоо тухайн газар нутгийг өөрийн эзэмшилтэд авах юм бодлогыг баримталж болцшгүй гэж ажиглагчид үзэж байгаа. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Венесуэлд явуулсан ажиллагаатай холбоотойгоор ийм одоо хардлага олон нийтийн дунд илүү бодит үнэмшилтэй болж одоо сонсогдож байгаа учраас тухайн асуудалд бол талууд ихээхэн болгоомжтой хандаж байгаа. За энэхүү уулзалтыг хийх бас нэгэн одоо шалтгаан нь бол энэ одоо Венесуэлийн үйл явдалтай холбогдож байгаа юм. За тийм учраас тухайн одоо асуудалд бол талууд ихээхэн болгоомжтой хандаж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын одоо таалалд нийцсэн ийм одоо байр суурийг илэрхийлэхгүй бол асуудал бол сөргөөр эргэж одоо болзошгүй гэсэн ийм байр суурьтай байгаа учраас Дани болон Гренландын гадаад хэргийн сайд нар яарвчлан Америкийн нэгдсэн улсын голлох удирдлагатай их уулзалтыг зохион байгуулсан байна.